Сайн байцгаана уу? Та бүхэндээ ажлын хүчний шижил хөдөлгөөний удирдлага мэдээллийн сангийн талаарх мэдээллийг хүргэе. Ажлын хүчний шижил хөдөлгөөний мэдээллийн сан нь Монгол ажилтан, гадаад ажилтны цаасан болон цахим мэдээллээс бүрддэг. Энэхүү мэдээллийн санг бүрдүүлэх шинжлэх асуудлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу хөдөлмөр нийгэм халамжийн үйлчлэгээний ерөнхий газар эрхэлж, хөдөлмөр асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу гэр бүл хөдөлмөр нийгмийн халамжийн яам хяналт тавина. Мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн мэдээллийн сан хариуцсан байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулах боломжтой байна. Мэдээллийн сангийн мэдээллийн англи кодыг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон үндэсний статистикийн хороо хамтран батална. Ажлын хүчний шилжилт хөдөлгөөний удирдлага мэдээллийн сангийн нэг хэлбэр болох гадаад ажилтан өрх зөвшөөрлийг цахимаар авах боломжтой. Энэхүү үйлчилгээг хөдөлмөр халамж цэг gov.cg-ийн сайтаас авах боломжтой. Тухайлбал уг цахим системээс хөдөлмөр эрхлэх урьдчилан зөвшөөрөл буюу урилга, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн жагсаалт, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, Монгол улсад хөдөлмөр эрхэлж буй болон эрхэлж байсан тухай лавлгаа, тодорхойлолт авах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн сонголт хийлгэх, ажлын байрны төлбөрийн буцаалт зэрэг үйлчлэгийг авах боломжтой. Ажлын хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг зөрчсөн этгээдэд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх талаар хуульд тусгайлан заасан. Ажлын хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол төрийн албаны тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин гэмт хэрэг зөрчлийн шинжтэй бол эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийг зөрчиж бусдад хохирол учруулсан бол иргэний хууль заасны дагуу буруутай этгээд уг хохирлыг нөхөн төлөх хуулийн хариуцлага хүлээнэ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.